12 жил болгоныг зохиогддог. Газар газын шилдэг гэсэн 12 дайчин 12 жилийн амьтыг төлөөлж хоорондоо алцаад нэг нь л амьд үлдэнэ. Дөрмийн товч танилцуулбал хүн болгоныг алмаз шиг хориг уух бөгөөд 12 цагийн дараа үхнэ. Тэрнээс өмнө амжиж бусдынхаа 11 алмазыг цуглуулад нэг л хүн амьд үлдэнэ. Тэр хүн нь хүслээ хэлж болно. Оролцогчд нөх юм бол Эмо бой, аниманд орж ирсэн Жожогийн дүр, химгүү царайтай чи, анималанд байж идэг typical cool дүр, Таиланд яваад ирсэн Бани Симпай. Бас нэг мөс ашигладаг ах, гал ашигладаг дүү. Мөс ашигладаг ах. Тэгээд бас нэг харваас би угаасаа туслах дур удахгүй хөө надаас юм найдаад хэрэггүй шүү гэсэн царайтай хэдэн туслах дөрүүдээс бүрдэх. 12 жилийн алцаа яг эхлэх жидэл сармагчин жил маань. Хэдүүлээ хоорондоо дайсан тахгүйгээр амьд үлдсэнийг нь бусдыгаа амьдлуулъя. Миний гол зорилго бол дайн дайчингүй их тайван дэлхий идэргээл жинхэнэ уйлаан цагаагаас сурсан өгрүүдэд яриад ятгаад байж идэл. Хачирхалтай нь ерөн л ихэнх нь түндээ санал нийлдэг. Иннээс харахад тэдний дийлэнх нь угаасаа л анханаас энэ дайнд орохыг хүсээгүй байсан харагдана. Даан чинь үе шалан нураад бүгд ийш тийшээ зүхтдэг бөгөөд биеийн хүчний хувьд хангалттай атлетик биш болгон жилийг сармагчин жил аваад цааш хамт явдаг. Гэвч яг үнэндээ тэр нурангийг үүсгэсэн хүний сармагчин жил өөрөө байсан бөгөөд яг мэдсэн юм аа мүү гэдээ яг хэдлэгч итл. Бүр яг үнэндээ бол хон жил бүгдийн өлтөөрөө тисэлж алхаж яхад манай сармагчин жил өрсөж байлуулсан юм байлээ л дээ. Мөн сармагчин айл эртэл хоньны санааг мэдчихсэн бөгөөд хүсвэл алчууж болох байсан ч гэсэн манай хүн хүчээ тийм зүйлд ашиглахгүй, их хүчний ард их хариуцлага байх ёстой, энэ хүчээ сайн зүйлд ашиглана гэдэг л. Чамаг дөрөв туслах дүр гэж хэлсэн дуучлаарай. Ер нь бол манай хүн цэвэр хүчээр бол өхөр жилийн дараа орохоор амар л юм байлээ. За нөгөө тал харин нурсан барилгын доор манай жинхэнэ гол дүр буюу өмнөх тэмцээн төрүүлсэн аваргын охин гахаа жил төлөвлөгөөгөө боловсруулад байж байна. Ер нь бол яг үндэ манай хүний дүүн сонгогдсон боловч манай хүн амбиц өндөртөө ENTJ байсан болохоор дүүгээ флемсээр байгаа дүүн баахан хүн алаад галзуураад эцэс нь өөрийг алдсан юм билээ. Яг энэ үед нөгөө Таиланд Бани Симпай манай үнийг алж лүтийн авахар гарч ирдэг. Яарэ анег өдөөс үхлээ иржилтэй. Хүчтэй нөхрүүдээ. Өхөр хоёроос бусдын шахаад. Окей, би заагаад бодож жагаад бултаад дахиад буудаад сум дуусч дүрсгээд дайдэрэнгүүт нь дуусч сумтай буугараа бодно. Бас өмнө хагтаг тийм этгэл ах тэ. Яарэ. Зэрэгч өнгөлж байгаа гэсэн надад тарсан чагаа зөвхөн. What the fuck? Би гол дөрвшөөс юм. Нөгөө плот армор дээр яава. Бани Симпай маань некромансер байсан бөгөөд тэнцэнийхэнд асан могоо жил сая асан гахаа жил хоёрыг хүүхэлтэйгээ болоход цааш явна. Нөгөө талд тэмцээнд хизээж ялахааргүй царайтай туслах дүрийн аавраас сингэнүүс нохоо жил өөрийнхөө дархлааныхаа ачаар хорийг яаж ажиллагаагүй болгосон мөн хинт сонирхолгүй аним дээр 30 секунд гарах байк сторигоо яриад бахархаад байж идэл. Харсан болгоноо таригдсан жинхэнэ уруулж харуулт дрифтийн хатан хаан гэж хэлж болох үст дахиад л хамтрыг сал тавьдаг. Гинэлээ. Би ч хогшгүй шиг байна. За ингээд 9 оролцогч амьд үлдсэн байж идэл. Өхөр жил морь жил 2 санамсргууд харнаа. Манай морь жил сармагчны адилаар Винланд цагаагийн фэм байсан ч даан ч өхөр жил эренгийн фэм байсан. Уралтын хатан дахиад маань сармагчин хулгын хоёртой нийлээд бас л урах гээд байж исэн чинь сармагчингийн Винланд цагаа эффект нөлөөсөн юм уу яасын хүн чанарын зулгаагаад дахиад ч өөртөөгөө тесрэлдээд стресстэй явж байгаад өхөртэй таарч байна. Манай хүний чадвар бол ерөнхийдөө шувуунуудыг үдирддэг. Тагнуул идэр хийхтэл зориулагдсан. Тааж манай хүн ямар мотивашнэд видео утсан бүү мэд. Спорт юм байж full itemтай карита алцах гэж дараад one shot болчихно. Нөгөө тал Бани Симпай зомби нуттайгаа зөв сармагчин болгоно хоёртой таарад алхаар дайрдагч. Манай гигачаа сармагчин манд вишин туулаад хичээл цаана. Жинхэнэ дайчинд сэлэм хэрэггүй. Туулайн зомби аримгуур болж амьд үлдгэсдийн тод олон болохын зэрэгцээ. Өмнөх буюу 9 дугаар тэмцээний ялагч хонжил урд насалж 30 харахын тулд бас ачаа өхүүлэхгүй тулд энэ 12 дугаар тэмцээнд нь 2 дахь орж байгаа бөгөөд барыг тутун үлж байгаа тасаал болчихнаа. Энэ үед өнөөх морь жил маань өхөрт алуулангаа алдаад нэг агуулгах шээс алдаад бөгөөд сууж байхдаа хулган жилтэй таар. Манай хүн гэхдээ уг нь бол өхөртэй нэг эсрэг нэг тулдаад амьд үлдсэн ганц хүн. Армор идэр нь бол амир, баргийн юмд гимтэхгүй. Даанч туулагийн зомби болсон могоо жил тэр агуулгыг тэр чигтэн шатаагаад манай хүн хүчил төрөгч болоод угаартаад өгчтэй. Дараа нь өхөр бар хоёр таарад хоорондоо яг алцах житл дахиад нөгөө туулагийн зомбинд саад болноо.
Харин энэ үед өнөөх лууж ил. Дүүн хүснээс хойш гарч ирэхгүй байж гинэтийн Чикарогийн чанал дээр их тэсрэл тийм маягаар Red Burger төрлийн бичлэг шиг иргэн ирэх боловч нэг их бодлого туулаад алуулчихна. Амьд үлдгэсний тоо 9-4 болж туулагийн зомби арим яалтч үйгүй болсон тул үхэр бар хоёр ч аргагүй ирэхэнд андууд болж туулайн зомбинуудыг бүгдийг ялж туулагч хэдийнсэг болгож хайдаг. Манай бар бол ер нь угнаас үзээтэйс юм бэлээ. Жоо хандрит. Бас өмнө тэд дайны талбар дээр таарч байсан бөгөөд үхэр барыг ингийн иргэн гэж удаад авраад анхаарал халамж тавьсан болохоор ер нь л манай бар маань үхэр жоохон жоохтой болсон байсан юм бэлээ. Ер нь тийм тэмцээнд орсон ч гэсэн үхэртэй л уулзахын тулд гууж орсон боловч манай ганг үхэр таниагүй. За тэгээд одоо л ч та тухтай нэг эсрэг нэг хийгсэн чинь бас л нөгөө лайтай туулаач өөрийнхөө дасарсан биеийн хэсгүүдийг зомби болгоод өхрлөө дайрдаг. Гэвч тэр үед бар үхрийг авраад өөрөө хүн шархтчихна. Үхэр барыг аврах гэж шадлаараа хичээсэн ч бар шархаад хэлэх хүнүүдийн хайн зэрэгцээ. Нөгөө 7 голтой туулай зомбинуудтайгаа махан овоолж нэгтээд үхрийг алхаар ирдэг. Үхэр бас л биеийг нь хэдийн хэсэг болгосон ч дотроос нь сарамгчны зомби гарч иж үхрийг бариад авнаа. Яалтчгүй сарамгчийн өөрөө нэлийн хүчтэй байсан болохоор үхэр хүртлийн нээс нь болтож чаддаггүй. Энэ үед сүүнд гарчаад таг алга болсон байсан болгон жил гарч ирж. Хон жилийн бүгдийн тесэлж алхаж ийсэн хүчтэй тесрэг бөмбөгийг шидэж үлдсэн 2 жил болох үхэр болон туулай хоёрыг алснаар үндсэндээ энэ тэмцээнд хулган ялж байгаа. Тэмцээний зохион байгуулагч хулганд баяр хүргэж хэрхэн ясныг нь сонирхоход одоо л бид хулганы чадвар болох 100 өөр замыг мэдэж авна. Энэнд давчхандаа байж болох 100 өөр зам. 100 өөр параллел ертөнцийг туршиж үзээд байж бол хамгийн зөв замыг сонгож болох арайлтын дөөв бий чадвар. Өөрөөр хэлбэл манай хүн 100 удаа энэ тэмцээнд оролцож 100 удаа өөр тактик ашиглаад өөрийнх нь ганц ялсан л энэ байсан гэж ойлгож байна. Мөн тэр 100 удаа цугтах гэж оролцсон ч аль нь ч бүтээгүй учраас яалтчгүй хүслээ хэлэхэр болдог. Крашасаа олон янзаар гууж үзээд бүх дургүй хүмүүсээ алаад өгсөн 10 жилийг хүртэл бүгдийг амьлуулах гэх мэтэр 99 өөр хүсэл хэлж үтсэн ч өөрийнх нь сэтгэл нэг л ханж өгөхгүй. Зовж манай эцсийн шийдэл төрсөн бөгөөд эцсийн хүсэл нь юу байсан гэж зүгээр л надад хүсэл байгаа гэдгийг мартуулаад өг гэж хүсээд бүх юм дуусна. Төгсөв. このジョルノ・ジョバーナには夢がある。